Энэ жил Манхан сумын хэмжээнд аймгийн авраг малчин өрх 6, аймгийн авраг сайлчин, аймгийн авраг тариаланч тус бүр нэг тодорч сар шинийн босгон дээр шагналаа гардан авлаа. Тэдний нэг нь хан жаргалантын өвөр билээр нутаглаж хатан харуус нуураас ундаалсан буянд сүргийн эзэн Буурал нутгийн хүү Ховд аймгийн Манхан сумын Баян голбагийн малчин аймгийн алдар туяач Үлзийт Гэргий Баасан жаргал нар юм. Тэдний шагналыг Ховд аймгийн улсын бүртгэлийн хилцээний дарга Давааху аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Батмөнх болон сум багийн удирдлагууд өргөө гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн гардууллаа. Эрдэнэт мал сүргийн тань хишиг буян дэлгэрч эзэн малчин таны суу алдар мандах болтугай Ховд аймгийн Манхан сум иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П Мөнхбот засаг дарга П Мягмарсүрэн гэсэн өргөмжлөлийг гардуулъя. Шигшиг дарсан тоондоо утаа зуусан хадагта ширмэл тойруулган дээр азийн дөрвөн бэрхтээ давхиад очиход цоожгүй айл малчин таних дайнд ганцхан цуурахгүй сэтгэл малчин таныхаа гэсэн өргөмжлөлийг өгөө. Тэгээ та бүхэн маань улам илүү сайхан амжилт бүтээлтэй байгаараа. Тэгээ сайн сайхан бүхэн өрөөё гэж хэлж байна. За. Аймгийн авраг малчин Үлзийт Баасан жаргал нар нь мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нэмэгдүүлэн бэлчээр нутгаа хамгаалж орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан 30 гаруй жилийн хөдөлмөрөө мал аж ахуйн салбарт хоёргүй сэтгэлээр зориулан яваа гэр бүл. Малчин Үлзийтийнх мал сүргээ 5 төрөл дээр нь өсөхийн зэрэгцээ үйлдвэр ухсааг нь сайжруулан бод малаас сарлаг үхрийг голчлон маллаж ашиг шимийг нь хүртдэг байна. Аав ээжээсээ 200 орчим мал өмчлөн авч байсан энэ гэр бүл өдгөө мал сүргээ 1000 гаруй болгон өсгөж малч хөдөлмөрчүүдмаа үр хүүхдүүддээ өвлүүлжээ. За үзэгч та бүхнийг бид Манхан сумын Баян голбагаас аймгийн авраг малчин хэмээх эрхэм хүндтэй цолыг аймаг орон нутгийн удирдлагуудаас өргөө цагаан гэртээ хүндэтгэлтэйгээр гардан авч байгаа. Шинэхэн аймгийн авраг малчин Үлзийт, за аймгийн авраг малчны Гэргий Баасан жаргал нартаа та бүхнийхээ уулзуулж байна. Тэгээд та хоёртаа юуны өмнө баяр хүргэе. Энэ сайхан уудам, сайхан хүндээдээ олон жил нутаглаж, олон жил малсны эцэст өнөөдөр бас төр засагта хөдөлмөрөө үнэлүүлж байна. Хэмжээлшгүй сайхан байгаа бах. Хөдөлмөрлсөн хүнд яг эзнээ олсон шагнал ирнэ гэдэг чи өөрөө их сайхан шүү дээ. Тийм ээ. Би 1994 онд битээр айл болсон. 94 оноос хойш одоо 30 гаруй жил маллаж малаа ээж аавын өгсөн буянгийг 5 нөрөл төр нь өсгөж сайхан байна. Тэгээд аймгийн авраг болсондоо маш их баяртай. Энэ жилийн жилээцийн мал толгоор хэдэн тоо толгой мал тоолуулсан бэ? Таны хувьд бол бас тооноос илүү чанарыг чухалчилдаг малчин гэж сонсож байсан. Танах бас одоо сарлагыг их сайхан өсгөж үржүүлж сүү цагаан эдэгийг бас сайхан хэрэглэж явдаг юм бэ? Тоо биш чанарт нь анхаарна. Тэгээд энэ сарлаг гэдэг бол одоо энэ зүү бол жаргалан дайрах нарийн гэж байдаг. Баруун цусл нь ийшээ гараал баруун цуслантаа гараад тэгээд орж ирдэг. Битээр энэ баруун цусл нь тавтын ихэнх цохортой гэдэг газар цустайг. Тэгээд орж ирээд энэ намаржээ бол одоо жаргалан дайрахныхаа билээр намарждаг үйлжээ бол жаргалан дайрахныхаа ихэнд нөмөр нээлгэнд нь ийм сайхан аймгийн авраг болсондоо бас туйлын их баяртай байна. Жаргалан хайрхныхаа яг энэ энгэр бэлдэн нутаглаад энэ сайхан нөмөртөө, энэ сайхан одоо голоо дагсан энэ сайхан газарт та бүхэн одоо хэдэн жил нутгалж байна. Энэ нутаг ус яг одоо энэ бууцалж байгаа газар одоо танаа аав ээжийн үе дамжсан буур бууц уу? Тий. Үе дамжсан буур бууц. Аав ээж нь бас удмын малчин хүмүүс байгаа. Төр засагт бас өөрсдийнхөө хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлж байсан уу? Энэ мөчд бас аав ээжийнхээ талаар ярихгүй юу? Үнэлүүлжсэн. Манай ээж бол аймгийн авраг ногооч нь тийм хүн байсан. Манай аав аймгийн алдар туяа цолтой. Би өөрөө бас энэ аймгийн алдар туяач цол бас аавынхан дээр цол юм бас гүрч цол авсан. Одоо ингээд аймгийн авраг боллоо. Маш их баяртай. Мал сүргийнхээ үйлдвэр ухсааг сайжруулах тал дээр та ер нь хэрхэн яаж анхаарч байна? Малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр бас яаж анхаардаг вэ? Жилд дунджаар хичнээн малыг одоо зах зээлийн эдийн засгийн эргэлтэнд оруулж худалдан борлуулж байна. Ер нь 200-аад мал эргэлтэнд оруулдаг. Тэг жилд. Үйлдвэр ухсааг нь одоо сайжруулж нурдаас хуц авсан, алтаа сумаас ухна авсан. Бухгийнх юм бол одоо манай хөр мөнхөрхнөөс бух, чандамнаас бух ингэж үйлдвэр ухсааг сайжруулж явж байгаа.
Адуу бол одоо Сүхбаатар. Аав ээжээс анх та хоёрыг айл гэр болоход хичнээн тоо толгой мал одоо өмч болгож өгчээсэн бэ. Тэрийг өнөөдөр одоо бас өсгөн үржүүлснийхаа л хүчинд өнөөдөр аймгийн авраг малчин хэмээх эрхэм хүндтэй цол авж ин шүү дээ. Аав ээж дөрвөөс одоо манай хүн 100 мал, надад 100 мал. Ингээд 200 малыг өсгөөд эдийн зэрэгцээ болж байна. Сарлаг гэдэг малын бас ашиг шимийн талаар та ярихгүй юу? Танах нэлээд олон сарлагтай харагдаж байна л да. Энэ ашигтай шимттэй бас ингээд саадаг. Нэг үхэр бол өдөртөөс сая 500-аас 2 сая хооронд л байдаг л дээ. Би тэгж хэрэгэлтэнд оруулдаг. Ам чанар одоо сайтай гэж. Одоо ер нь сарлагын магнал их улсууд орж байгаа маа ер нь. Тий. Сайн гэж эм тариаг хэрэгэлдэг. Тийм бол л да. 6 хүүхэдтэй гэсэн мал дагаад яг маллаад аав ээжийнхээ хөдөлмөрч одоо уламжлалыг өвлөөд явж байгаа хүүхэд бас байдгийн байна. Хүүгийнхээ талаар ярихгүй юу? Манай хүүхэд энэ аврах дээд сургууль сураад тэгээд энд ирээд одоо гэрлээд малтаа болоод одоо малчаад ингэ байж байгаа. 5 сайхан сүмийн ачин залуу байгаа. Одоохон дээр тий битээр хажууд одоо шахуу одоо тустай найл болж гарсан. Залуу малчдын залгамж халаа бас их багасчээ, залуучууд мал дахаа бас болсон байна. Тэгэхээр та бас яг энэ дээр бас л адилхан л сэтгэл эмзэглэж явдаг малчдын нэг бах. Энэ тал дээр та юу гэж хэлмээр вэ? Өөртөө ихтэй малаа сайн маллаараа л гэж хэлмээр байна тий. Мал хамгийн сайхан зүйл одоо ердөөс нь хавар төлөө авах сайхан. Төл малаа аваад мал өсөөд ингээл одоо тэрлээ сайхан байдаг л дээ надад. Энэ жил танах хичнээн тоо толгой төл хүлээ авах вэ? 300-аас 400 хооронд л байна. Тэг бараг 400-аас. Аймгийн авраг малчин Үлзийтэй аав нь аймгийн алдарт уяач, ээж нь аймгийн авраг тариаланч цолтон байсан бол гэргий баасан жаргалын хувьд Манхан сумын баясгалант амьдрал нэгдлийн 5 баяны нэг хэмээн нутагтаа алдаршсан болдын үр удам гэдгээр нь нутгийн зон олон бахархдаг байна. Үлзийт малчныхаа 4 хүү 2 охинтой өнөр өтгөн айл. Тэдний баг хүү Рэ буян 12 дугаар ангийн сурагч бөгөөд жаргалант хайрхан уулын үхэр чулуун химээх өвлжөөнд 1300 орчим мал хариулан аав ээждээ туслаж байгаа гэлээ. Харин том хүү 5 сайхан нь аав ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн тэднийхээ дэргэд маллан амьдарч байна. За 30 гаруй жил маллаад 6 хүүхэд гаргаад төрүүлж өсгөөд тэгээд хамтдаа хөдөлмөрлсөөр өнөөдөр аймгийн авраг малчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байна. Танд бас баяр хүргэе. Таны хичээл зүтгэл таны хөдөлмөр бол туйлын их байгаа бах. Та нутгийн зон олондоо хандаж чин сэтгэлийн сайхан мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? Яг одоо таны сэтгэл ер нь ямар вэ? Маш сайхан байна. Аав ээжийнхээ бүнийг өдөөтэй өсгөөд ийм сайхан цолонд хүрч чадаа баяртай байна. Хөдөлмөрийг минь үнэлсэн төр засагтаа хүндэтгэн ирсэн ах トゥ та бүхэндээ маш их баярлалаа. Аав ээж нар нь байгаа юу? Энэ мөчид танд юу бодогдож байна? Энэ мөчид аав ээжигээ л их турсаж байна. Аав ээж дэр байхгүй. Бурхны хооронд очисон. Миний аав их сайхан хөдөлмөрч өстө мундаг хүн байсан. Мал дикэрхаа их сайхан бүх төрлийн засаг нийгмийн мал дөрвжсэн. Миний ээж бол одоо энэ баясгалан амьдрал нэгдэл 5 баяны нэг болд гэдэг хүний зээ охин байсан. Миний ээж бас их хөдөлмөрч их атгамж ойдолч нэг аюулт манай аав бол их мужаан дархан малдаг бүх төрлийн авьяасаа тийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн. Манай хадам аав аймгийн алдарт юуч хүн байсан. Манай хадам ээж аймгийн авраг ногооч нь ийм сайхан хүмүүсийн дэргэд өсч төрж идэв болсон. Тэр хөдөлмөрлөхгүй байхын арга байхгүй. Тийм л амьдарч байгаа да. Аав ээж дэргэл их турсаж байна өнөөдөр. Аав ээжээсээ одоо өрх тусгаарлаад мал малснаас хойш 30 гаруй жил болсон гэж байна. Тэгээ энэ хугацаанд бол та хоёр маш их хөдөлмөрлсөн байх. Ер нь хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байсан бэ? Хамгийн сайхан зүйл юу байсан бэ? Уу сайхан. Мал маллах ер нь сайхан. Эрхчлөлттэй гоё ажил. Тэгээд аав ээжийнхаа яг буйныг ингээд дагаад сайхан өсгсөн. Хөдөлмөрлөө явж байгаа бэрхшээл бас байна. Малчингууд бэрхшээл байдаг. Тэрг бол одоо тэгэл юу баярлах сайхан юу зүйл бол ер нь хавар төлөө бүрн аваад ер нь бүх мал ингээл нийлэх тэр л сайхан. Хамгийн сайхан мөч тэр байдаг. Тэгэл мал байж л одоо бид нар ингэж байгаа шүү дээ. Би ч одоо 6 хүүтэй 3-ын тусдаа гаргаад 3-ын ихтэй сургууль төгсгээд ингэснээр нь бол миний малын буйн. Тий. Тэгээ одоо миний хүүхдүүдийн хаач буйнаар бас ийдтэй явж байгаа хүүхдүүд бас нэг цааш эргээ уусан ч өдөртөө мөр хүртэл өртөд хаснаа шанаал тус болж эхэлж байсан миний хүүхдүүд. Одоо хүүхдүүд нь хаана байна? Одоо манай хамгийн том залуу ховд их сургууль багш хийдэг. Дараагийн охин Арангаан булган сумд багш хийдэг. Охин гөргөө 2 3 тусдаа тэр 3 хоёлоо тусдаараа 2 хүүтэй. Баг залуу энэ 3 дахь залуу ховд банканда бас ажиллаж амьдраад
бэр багш хийгээ тэгээд амьдарцгаадаг. 2 баг, 3 баг, нэг дөрөвдөхгүй Улаанбаатарт их юмч хийдэг. Тэгээд 2 багын дунд сургууль бүтээр хаажаад байдаг. Дороосоо 2-т хамгийн бага залуу одоо их малтааны 1300-аар 400-аад малтай миний хүү тэр яг тэр жаргалан тайрхны ороод байж байгаа. Энэ цастаа болоод малаа оруулж ирээгүй миний хүү тэндэл мал хариул яаж байгаа. 12 дугаар ангийн хүү. Тэгээд даадах нь 10 дугаар ангийн охин тэгээд бүтээр болж байгаа. Гэдэнгүүгээ болгоо. Гэтэн хүүхдээ үдээтэй болоход малын буй. Тий бас дээрэс нь бидний хөдөлмөр их хийж ажил малын ашиг шим авдаг. Танах бас их сайхан сарлагтай айл байна. Тэгээд сарлагын сүү чинь одоо маш их ашиг шимтэй шүү дээ. Тэгээд та бол бас сүү цагаан эдэгээ хангалттай сайхан боловсруулад өөрийнхөө болон одоо орон нутгийнхаа иргэдийн хүүхдүүдийнхээ бүхий л хэрэгцээг хангаад явж байгаа байхын тулд. Тий. Сарлаг сайхан маань. Өстө өвдөдсэсэг байж байгаа буй нэ. Тэгээд болж байгаа юм. Хичнээн үнээс адаггүй тань. Энэ жилд 40 төгрөг төрд юм аа. Тэгээд нэг сааж байж бас арай хүчрэгдэхгүй нэг хөрөө өвдөл сахалдаг юм. Сарлагаас өөр Монгол хөр байгаа юу? Байхгүй. Монгол хөр байхгүй. Яагаад ер нь сарлагыг Мал одоо яг 1000 гарын мал л байгаа. бог малаа ер нь сүүлийн үед бас одоо хон ямааг бас сааха болсон шүү дээ. Бог малаа ер нь саадгүй. Саад ямаа саад. Та хоёрын тухайд одоо яг энэ жаргалан тайрхныхаа үр бэлд бас их сайхан нутгалд юм байна. Бүх төрлийн л мал өсөх боломжтой ийм сайхан нутаг шиг харж байна. Энэ сайхан нутаг усныхаа талаар та ярихгүй юу? Сайхан нутгийг яг миний аав ээжийн нутг яг одоо би яг энэ дээр л одоо килд орсон нутг. Тэгээд сайхан нутгийнхаа бүэнд л юм байгаа. Мал юус нөгөө цайтад сайхан жилэл одоо мал сайхан байвал одоо малчин хүний жаргал тэрхтээ. Ховдчудаа болон бүх Монголынхаа ард түмэнд сар шиндээ сайхан шинлээрээ илгээрээ инкамууд нь төрлөөрөө төвшин намгалан сайхан шинэлцгээгээрээ илгэжлээ. Бүх аваргуучуудаа тэгээд улсын аварга болохт нь гэсэн. Өнөөдөр манай аавын хамгийн том ах авга ахын залуу аймгийн аварга тариаланч болж байгаа. Тэгээ манай авга тал бас тийшээ яраад явсан. Тэр хоёр ах эгч хоёр том маш их баярлалаа. Сайхан баярлалаа ах эгч хоёраа гэж хэлье. Өвөг дээцийнхээ зан заншил ахуй соёлыг хадгалж үр хүүхдүүдтэй уламжлан үлдээдэг малчдыг Монгол өв соёлыг хамгаалагчид гэж хэлж болно. За манай Манхан суманд бас малын толгоогоор манай Баянголовог маань бас тэргүүлдэг томоохон хүн ам олонтой малын доо толгой олонтой өнөө жил 2025 оны жилийн эцсээр 83,000 мал толгой мал тоодуулсан манай 200 гаруй өрхтэй 900 гаруй хүн амтай бас томоохон баг байгаа. За өнөөс өнөө жил 17 дугаар жарны сүрэ дарагчмын гал мөрөн жилийн сар шинийн босгон дээр манай баг хамт олноос маань аймгийн аварга малч 2 өрх, аймгийн аварга саалч 1 өрх төрлөө. Тэгээд малч ухаан хөдөлмөр заны өв уламжлаа тээж яваа. Бүх аваргуудтай болон Баянголовогийнхаа нийт ард түмэндээ сар шиндээ сайхан шинлээрэ гэж хэлье. Энэхүү шагналыг үлзийтийн гэр бүл хүртснээр монголчуудын нүүдлийн соёл уламжлалыг хадгалан хамгаалж буй мянган малчтад өгч буй урам зоригийн жишээ юм а.